энэ нэгдүгээр зүйл дээр уулын зарчмын зөрүүтэй санал гаргах бодолтой байгаа маань. Гэхдээ нэгийн тухай хуулиар хугацаа өнгөрцөн байгаа учраас саналаа ер нь гаргаад эцсийн хилцүүлэг дээр хилцүүлье гэсэн ийм бодолтой байгаа. Энэ ажлын хэсгийн саналтай уялдаад бас энэ хуулийн нэгдүгээр зүйл дээр өөрчлөлт оруулах шаардлага байна. Учир нь ихээр энэ хуулийн төсөл маань одоо хоёр төсөлд зориулсан ийм хууль болж байгаа. Тэгэхээр бусад төслүүдэд хамааралгүй тэгээд дахиж өөр төслүүд нэмэх магадaltaй залтууд энэ хуулийн нэгдүгээр зүйл дээр байгаа. Тухайлбал одоо энэ сэлб дэд түшээсэн гэр хорооллын орон санхүүжүүлэх төсөл хасагдсантай одоо ажлын хэсгийн саналтай уялдуулаад энэ хуулийн одоо зорилго хэсэгт нь нийслэл Улаанбаатар хотын тулгамдж байгаа асуудал болон хүрээлэн байгаа орчны бохирд авто замын түгжрлийг бууруулах гэх мэтлэн тэгээд дээр нь энэ Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр 14 мега төслийн жагсаалт тусгагдсан гэх мэтлэнгээр ингээд ийм субъектив маягтай өөр төслүүд нэмэгдэх боломжтой ийм заалт байгаа учраас энэ хуулийн зорилго нь Монгол Улсын их хурлаар сойрхон баталсан үндэсний аюулгүй байдлыг хангах энэ хууль заасан гадаад зээллийн ихүүсээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн гээд үргэлжлүүлээд өөрчлөн найруулах ийм саналтай байгаа маань. Тэгэхээр энэ нөгөө ажлын хэсгийн саналтай ч уялданд өөр дахиж бас төслүүд энд нэмэгдэхгүй энэ төсвийн сахилга батыг алдагдуулахгүй байх зорилгоор ийм санал байгаамаа. Тэгэд энэ дээр одоо хуулийн хувьд ямар шиг болцсон ажлын хэсгийн ахлагчаас бас энэ талаар хариулт өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За ажлын хэсгийн ахлагч алдарч ахлан гэж. За их төвшин гэсэн яг санал нэг ба. Бид нар яг тийм дараа нь бас ашиглах хүч болох хүч өөр төслөд орж ирэхс боломжтой бүгдийг хаасан. За сая энэ та бүгд тараасан зарчмын зүйлээс саналын томьёол дотор байж байгаа. Тэр нийслэл Улаанбаатарын тулгамж байгаа асуудал хүрээлэн буй орчин авто замын түгжил бууруулах бүгдийг хассан байгаа. За яг зүгээр зарим нэг тоддох зүйлийг байж болно. За их төвшин гişийн зарим нэг саналыг бас ярилцлаад оруулж болох байх гэж бодож байна. Ер нь бол энэ хууль зөвхөн одоо хэрэгжих хоёр төсөл зориулна. Тэгээ газрын тос Эрдэнэ бүрэнгийн цахилгаан хэвстэй зорилт өөр зүйлд зарцуулагдах гэж үзэж байгаа. Хууль угаасаа энэ хоёр төсөл хэрэгжснээр дуусч байгаа. Хуулийн хүчин төгөлөр хугацаа. Тэгэхээр их төвшин гишүүний одоо шаардлага хангагдана гэж үзэж байна. Тодруулах уу? За тодруул их төвшин гişүү. Тэгэхээр яг нөгөө техник талаас л болохгүй байх шиг байна л да. Энэ хуулийн зорилттой бас энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 14 мега төслийн жагсаалтанд тусгагдсан импортыг орлох, нийгмийн эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий үйл ажиллагааны орлогоороо зарлаа нөхөх боломжтой гэд энэ олон юмнуудыг бас дурдах нь дахиад өөр юм оруулж магадгүй юм шиг бас одоо хар гэх юм уу эсвэл ийм одоо цонх харагдаад байгаа учраас энийг нэг мөсөн хоёр төсөлтөд зориулаад энэ агуулга өөрчилжүүл тэр ажлын хэсгийн саналаар бол хасчааг бол ойлголоо. Энийг бол ойлголоо. Тэгээд өөр өшөө дахиад саяын зүйлүүдийг хасаад өөрчлөн хариулжүүл гэсэн тийм санал байна. Гэтэ эцсийн хилцүүлэг дээр санал оруулаад ажлын хэсэг банкны ороос дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За